Сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн минь. Миний судалгааны хувьд болохоор цэс болон алюминиумын үйлсэн давхаргатай гидроксидын усан уусмал бактерийн судалгаа хийсэн байгаа. Агуулгын хувьд эдгээр агуулгуудаар яригдана. За үндэслийн хувьд болохоор хүний биед сөргөөр нөлөөлбөр өвчин үүсгэдэг олон төрлийн бактериуд байдаг. Тийм ч учраас бактерийн эсрэг ийм материалын үйлдвэрлэлт ихээр их болсон. Түүнээс гадна тухайн бактериуд нь болохоор антибиотик төсвөртэй болж байгаагаас үүдэн тухайн салбарт бол маш их хэрэгцээ бий болсон. Тэгээд усан судалгаанд усан орчинд энэхүү судалгаа хийж гүйцэтгсэн байгаа. Усан орчинд хийхдээ E. coli болон B. bacillus 2 бактери дээр авсан. Тэгээ үйлсэн давхрат гидроксид нь органик анион шингээгчдүүд бактерийн эсрэг идэвхтэй судалгаа хийх болсон ба зис нь өөрөө нэгэн төрлийн бактерийн эсрэг металл учир зис алюминиумын үйлсэн давхрат гидроксидыг синтезлэн гаргаж авахар сонгосон. Тэгээ судлагдсан байдлын хувьд болохоор сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд үйлсэн давхрат гидроксидыг синтезлэх арга болон бактерийн эсрэг шинжилгээнүүд эрчимтэй хийгдэж эхэлсэн. Монгол улсын хувьд болохоор үйлсэн давхрат гидроксидийн бол синтезлэх судалгаа харьцангуй олон боловч бактерийн эсрэг судалгаа нь бол цөөн байсан. Судалгааны ажлын зорилгын хүрээнд болохоор цэс болон алюминиумын үйлсэн давхрагтай гидроксидыг гарган авах синтезлэн гарган авч шин чанарын судалгаа хийгээд гарган авсан үйлсэн давхрат гидроксидороо бактерийн эсрэг идэвхийн судалгаа хийж судалсан. Ажлын хүрээнд болохоор үйлсэн давхрат гидроксидыг хам тундасжуулах аргаар гарган аваад материалын чанарын хим шин чанарыг тодорхойлсон. Түүний дараа үйлсэн давхрат гидроксидороо бактерийн эсрэг идэвхийг агаар диффузийн аргаар хийж гүйцэтгсэн байгаа. За үйлсэн давхрат гидроксид буюу гидроксидны эрэг цэнэгтэй үйлсэн металл гидроксидууд бөгөөд анион солилцох чадвар бүхий байгалийн гаралтай шаварлаг материал байгаа. Металлын нэмэх 2 болон нэмэх 3 катионууд нь гидроксидийн холбоогоор холбогдоод октаэдр бүтэцтэй брусидтэй төстэй эрэг цэнэгтэй давхруудыг үүсгэдэг. Өндөр гадаргуун талбайтай бөгөөд биониттэй материалаас гадна идэвхт бүрэлдэхүүн эсгүүдийг орчинд айжмаар ялгаруулах чадвартай тул бактерийн эсрэг хэрэглээнд нэг тохиромжтой гэж үзсэн байгаа. E. coli болон bacillus subtilis бактериудыг сонгож авсан. E. coli-н болохоор грамм сөрөг тэгээд 1-2 микрометр урттай 0.5 микрометр диаметртэй савханцар хэлбэр бүхий спор үүсгдэг гидсний бактерийн гол төлөөлөгчд байгаа. Тэгээд усан орчинд хамгийн түгээмэл олдог бактериудын нэг тул сонгож авсан. Bacillus subtilis бактерийн хувьд болохоор грамм эрэг бөгөөд 4-10 микромиллиметр урттай тэг 125-аас 1 микрометр диаметрийн өргөнтэй савханцар хэлбэртэй аэробик байгаа. Тэгээд хүрээлэн орчинд түгээмэл олддог учраас дахин энэ хоёр бактерийг сонгож авсан. Туршилтын хэсэг дээр үйлсэн давхрат гидроксидыг синтезлэх хэд хэдэн аргууд байдаг. Түүнээс хам тундасжуулах аргыг сонгож авсан байгаа. Яагаад гэхээр хам тундасжуулах арга нь гомегийн байдал болон бүтцийн хяналтыг хийх тэгээ эдийн засгийн үр дүнтэй байдал давуу талтай байсан учраас хам тундасжуулах аргыг лабораторийн түвшинд тохиромжтой гэж авч сонгосон байгаа. Туршилтын хэсгийн хувьд болохоор уусмал 1-2-ыг найруулахдаа уусмал 1 дээр цэсийн холоор болон алюминиум холоорыг 600 мл нэрмэл усанд найруулан уусмал 1-ийг гаргаж авсан. Уусмал 2-ыг болохоор натрийн карбонат болон 400 мл нэрмэл устай уусмал гарган уусмал 1-2-ыг холиод нэрмэл усаар шингэрүүлээ соронзон хутгаараар тасралтгүй утгасан. Суспензээ 60 Цельсийн температур 4 цагийн турш усан байнд хийж боловсруулад боловсруулсан суспензийг тунцыг вакуум насосын тусламжтайгаар шүүн нэрж усаар угаасан байгаа. Натрийн гидроксидоор нэг нормалын натрийн гидроксидыг ашиглан уусмалын орчныг тохируулсан. 10 pH-ийн хувьд 10 дээр тохируулсан учир нь болохоор гарт болон бүтээгдэхүүний гарт болон орчны хамаарлалтаас үүдэн pH-ийг 10-аар авсан байгаа. Агаар диффузийн аргын хувьд болохоор шингэрүүлсэн бактери болон бэлтгэсэн тэжээлийн орчингой холин тэжээлийн орчин дээр шингэрүүлсэн бактерийг жиг тархааж өгсөн. Тэжээлийн орчноо 5 удаа цоолоод хяналттай бүс гарган үүсгэн 4 өөр концентрацтай үйлсэн давхрат гидроксидын контролтой нүхэнд хийж хэсэг байлгаж 24 цаг болон 48 цагаар өсгөрлөж гаргаж өсгөрсөн байгаа. Энэ дээр болохоор синтезсэн үйлсэн давхрат гидроксид маань харагдаж байна. Үйлсэн давхрат гидроксидын гарцын үнэлгээ хийхэд 42.5% гарцтай гарч ирсэн байгаа.
тухайн үндсэн давхрагт гидроксид дээр 3 шинжилгээ хийсэн. Нэг нь болохоор эрдэнэтгийн дифракцийн шинжилгээ буюу XRD-г хийж гүйцэтгэсэн. XRD-г хийсний дараа эрчим пикүүд болыг рентгенограммын бичлэг тод илэрсэн синтез гаргаж авсан бодис нь үндсэн давхрагт гидроксидын төрлийн гидроталицитад нэгдлүүдтэй болохыг баталж байгаа. Зураг эс дээр болохоор магний болон алюминиумын үндсэн давхрагт гидроксидын XRD-тай өөрсдийн гаргаж авсан цэсийн алюминиум үндсэн давхрагт XRD-г харьцуулсан байгаа. За тоо утгаар нь харьцуулж харах юм бол ерөнхийдөө утгууд маань таараад үндсэн давхрагт гидроксид нь мөн хэмээн баталсан байгаа. За гэрлийн спектрометрийн шинжилгээг мөн бас хийж гүйцэтгэсэн байгаа. Цэс болон алюминиум үндсэн давхрагт гидроксид нь найрлагын тодорхойлохдоо гол параметруудын металлын мойлын харьцаа байдаг. Тийм учраас мойлын харьцааг нь тодорхойлоход 2.7-г харьцах нэг байсан. Анх авсан металлын харьцаатай тохирж байгаа. Анх авахдаа болохоор 2.5-ыг харьцдаг нэгтээд харьцуулж авсан байгаа. За өсвөрсөн бактериудыг E. coli болон B. sub дээр харахад 4 хувааж авсан дээр 48 цаг өсвөрлсөн E. coli-гийн 100 мг-ыг хуваадган миллилитр хамгийн их өсгөгдсөн байсан. B sub-ийн хувьд ч гэсэн мөн ялгаагүй 48 цаг дээр 100 мг-ыг хуваадган миллилитр концентрац дээр илүү өсгөгдсөн байгаа. Тоо утгаар харьцуулж харах юм бол аль алин дээр нь 48 цаг дээр 100 мг-ыг хуваадган миллилитр концентрац дээр хамгийн их дарангуулын хүрээний хэмжээг тодорхойлсон гарч ирсэн. За цэс болон алюминиумын уйлсан гидроксидын B sub бактерийн эсрэг идэвхний судалгаан дээр болохоор хугацаа ихсэх тусам грамм ирээд B sub бактерийн эсрэг идэвх алдагдахгүй өндөр байгаа. Энэ дээр болохоор яагаад ингэж гарч ирсэн бэ гэдэг дээр B sub болон уйлсан давхрагт гидроксидын хооронд явагдаж байгаа сул электростатик харилцан үйлчлэлийн хүчтэй холбоотой гэж үзье. Бидний хувьд болохоор цэс болон алюминиумын үндсэн давхрагт гидроксид дээр CO3 байгаа. B sub нь болохоор B sub-ын бүтцийг харах юм бол таахны хүчлийн бүтц буюу 5 атомд спирттэй байгаа. Түүний фосфатын бүлэгтээ бидний үндсэн давхрагт гидроксид харилцан үйлчилсэн байгаа. Харин E. coli бактерийн хувьд дээр E. coli бактери нь гадуураад нэмэлт давхраг бүхий сөрөг грам бактери тэгээд гадуураа нэмэлт давхрагтай түүнийг нэвтэлж орохын тулд үндсэн давхрагт гидроксид маань илүү цаг зарцуулагдсан байгаа. Тэгээд грам сөрөг бактери 9 хааны бүтцээс харах юм бол литополисахарид дээр грам сөрөг бактерийн 9 бүтц дээрээс харах юм бол гадна талын additional бүрхөвчдийн нэвтэлж ороход илүү цаг зарцуулагдсан учраас бидний үр дүн дээр арай илүү дарангуулсан байдалтай байсан. Тэгээд дүгнэлтийн хувьд хамт онцлжуулах аргаар гаргаа авсан цэсийн болон алюминиумын үндсэн давхрагт гидроксид нь 3 төрлийн анализ шинжилгээний үр дүнгээр өндөр цэвэршилтэй материал болгон батлагдсан. Бактерийн эсрэг идэвхний туршилтаар цэсийн болон алюминиум үндсэн давхрагт гидроксид нь 100 мг-ыг хуваадган миллилитр концентрацид 48 цагийн дараа E. coli болон B sub бактерийн өсөлтийг хамгийн өндөр хэмжээгээр дарангуулсан. Грам ирээд B sub бактерийн өсөлтийг дарангуулсан хүрээ 8 мм байсан бол E. coli бактерийн хувьд 4 мм хүрээнээс өндөр идэвхтэй байгааг харуулсан. Энэ ялгаа нь грам сөрөг бактерийн 9 хааны бүтцтэй холбоотойгоор үйлчлэгч бодис нэвтрэх чадвар бага байдагтай холбоотой гэж үзсэн. Цэсийн алюминиум үндсэн давхрагт гидроксидын бактерийн эсрэг идэвхний концентрац болон хугацаанаас хамаарсан тогтвортой өндөр байгааг тогтоосон бол судалгааны үр дүнгээс үзэхэд цэсийн болон алюминиум үндсэн давхрагт гидроксид материалны ариутгал халдваргүйжүүлэлтийн зорилтоор ашиглах боломжтой байгаа. Тухайн ашиглахын тулд эхлээд биднэрт хорон шин чанар болон өөр агаар диффузийн аргуудаас гадна дахиад өргөн үрээтэй судалгаа шинжилгээг дараа дараагийн үе шатуудад хийх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.